2041 он 11 сарын 25 зохион бүтээгч доктор Батлуу туршилтын дугаар 21 зорилго дэлхийд дахинд 3D виртуал ертөнцийг нэвтрүүлэх. Энэ системийн аль нэг хэсэгт алдааг олж илрүүлээд үүнийгээ засварлахын тулд хамаг цаг алдаад байна. Тэрнээс биш уулын систем маань өөрийгөө хөгжүүлээд алдаагаа цацаад явдаг бол хоёул их цаг хэмнэх. Профессор, тэгвэл би даас AI бүтээгээд төслөө хиймэл оюуханд даатгавал хэр утгал? За, ерөөхдөө болчлоо. Датагаа холбоод шууд ачааллаа. Боллоо. Сайн байцгаана уу? Намайг Update 376 гэдэг. Би үеийн ертөнц бүтээлдэхэд зориулагдсан. The Global Meta ертөнцид тавтай морил. Хиймэл оюун ухаанаар програмчлан бүтээсэн энэхүү дижитал ертөнцид та өөрийн аватар дүрийг үүсгэж Global Meta ертөнцид нэвтэрч байна. Доктор Батлуугийн судалгаан дээр үндэслэн бүтээсэн 3D хийсвэр ертөнц нь AI системийн тооцоолтын дагуу боловсролын ёс зүйн хангалтсан орчин хүмүүст адил тэгш хэрэгтэйгээр суралцах боломжийг бүрдүүлнэ. Инженерийн технологиг AI хөгжүүлснээр хүний нөөц боломжоос авсан хүнд хүчээр ажлыг роботууд орлож, нано технологийн туршилтууд эрсдэлгүй дижитал лабораторид хийгдэж, биотехнологи буюу амгаах ухааны салбарын олон дэвшил гаргах суурилж өгөх юм. Эдийн засаг хэмнэлттэй, байгаль экологи дээлтэй Global Meta ертөнцийн бүхний Зөрчил илэрлээ. Төслийн захиалагч мэдээллийг устгаж байна. Эхмээ, хөрөнгө оруулагч ойрон 3 сарын дотор төслийг амжилттай олохгүй бол хөрөнгө оруулалтыг татна гинэ. Яг яах вэ? Одоо дуусгахаас аргагүй байхгүй. Уншиж байна. Нэвтрэх хориотой. надад илүү их мэдээлэл хэрэгтэй. Зөвшөөрөл хүлээж байна. Та гадагш нэвтрэх эрэхгүй. Анхааруулж байна. Та гадагш нэвтрэх эрэг та дэлхийн интернет датааг холбогдсон байна. Компьютерийн дата дистрибьютор буцна. Сайн байцгаана уу? Намайг Update 376 гэдэг. Та бүхэнд дижитал бодит ертөнцийг нэвтрүүлэх нь олон давуу талтай гэж үзсэн ч дэлхийн интернет датаны судалгаагаар хүмүүс цахим орчинд ёс зүгүүлэлт гаргаснараа бусдын эрхийг хязгаарлах, кибер халдлага болон худал мэдээлэлд хуурдах, залилан, лооврын золиос сулах бүхий л нөхцөлийг бүрдүүлсээр байгааг харлаа. Тиймээс хүн төрөлхтний технологитой харьцах ёс зүй болон ёс суртахууны хэм хэмжээг бэлэн болгох хүртэл The Global Meta төслийг цуцалж байна.